Сайн байцгаана уу хүмүүс үзэгчдээ. Эх орон телевизийн бэлгийн цэцэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар та бүхэндээ өргөхөд бэлэн боллоо. Ингээд Эх орон телевизийн хойморт Завхан аймгийн Алдар хаан сумын угуул Монголын зохиолч төвлийн шагналт яруу найрагч сэтгүүлч Ванягийн нэргөө өргөдөн ирсэн байна. Ингээд танд энэ үтшийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танай телевизийн хамт олонд болон Эх орон телевизийг үзэж байгаа Монголынхон бүх ард түмэнд энэ үтшийн амраа Монголын айлтгая. За тэгээ явсан хүнээс үг дуулаа гэдэг саяхан та бас хинтээ аймаг зохион байгуулагдсан Алдар Чойномын нэрэмжид яруу найргийн наадамд бас оролцоод ирсэн. Наадам ямар сонин сайхан юу болов? Наадамын сонин хачингаасаа бас яриа эхлэж бодож байна тийм ээ. Ер нь хэдгүүд байгаа болов энэ наадам ер нь? 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Аюуха гэдэг яруу найргийн наадам. Хинтээ аймаг энэ намар хоёр сайхан төрийн шагналтынхаа нэрэмжид яруу найргийн наадмыг 7 хоног сундлаад хийчлээ. Нэмбүгийн нэмдэржээ нэрэмжид Онон хаатын хийгээд сайхан наадам Бачрын сумд болсон. Дараа нь Дархан сумд аюухан наадам боллоо. Хинтээчүүд үе үеийн уран бүтээлч нар олонтой, яруу найрагч нар олонтой. Тэрийг дагдаг юм нутаг орных нь иргэд бас утга уран зохиол яруу найрагч илхтэй, хайртай, дуртай. Захын айлд ороход ардын аман зохиолоор бараг мэд мэдчих хэмжээний иймэрхүү улсууд бол хинтээд их олон байдаг юм байна. Тэгээд аюухан наадмын сонин сайхан гэх юм бол 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Ер нь бол газрын хурдан хөлгүүд гэдэг шиг зүүн 3 аймгийн шалгарсан сайн шүлгтэй хүмүүс тэгээд хотоос газрын сайхан яруу найрагч нарч боллоо. Бид нар наадам дайраг төрөө шагнал гэж ярихаасаа илүүтэйгээр нэг уулзалт учрал тэгээд тэр нутаг орны сайхан салхи байгаль дотор бол бас нэг 2-3 он гэдэг бол яруу найрагч хүний хувьд бол бас тодорхой хэмжээгээр сэтгэлийн ертөнц ялангуяа Улаанбаатар хотод амьдардаг бидний шиг төгжрэл бухимддаг хүмүүст бол жоохон цээж тэлээд ирж байгаа юм л да. Амьсгал тэлээд ирж байгаа. Нэг яруу найрагч найзтайгаа нэг шин уран бүтээл яриад хонох ямар сайхан байдаг вэ те. Тэгэхэд тэнцээ 50 яруу найрагчтай нэг шин 2 шөнөийг өнгөрөөгд нэг өдөр 2 өдөр бужигнаад ирэх бол хамгийн сайхан энэ орчлон дээр амьд явгийн олон сайхан зүйлүүд биш үү? Тэдэндээ нэг нь бол тэр байлаа гэж хэлж болов. За тэгэхээр яруу найрагч нэргүй гэдэг хүн бол ер нь найз нөхөд дундаа бол гүдэгсэн сайхан ир хүн. Стайл гэргэлцэн сайхан шүлгүүтэй гэж таны найз нараас би олон хүнээс бас сонсч байлаа. Тэгээд энэ яруу найраг утга зохиол гэдэг энэ гайхалтай зүйл рүү хэдэн оноос ер нь орох болов? Энэ бэлэг авьяасаа ер нь хэдэн оноос ихэл та мэдэрч эхэлсэн бэ? Би 5 настай байхдаа уншаа сурцсан байсан. Хүүхэд 1-р ангийн сургуульд орохдоо Монгол ардын үлгэрүүдийг нэлээд их мэддэг. Тэгээд сургууль дээр нав 4-р ангид байхад манай хэл уран зохиолын багш миний хүү шүлэг бичээ. Чи шүлэг бичиж чадах юм байна. Тэгээд яг тухайн үедээ багшийн уран бурам хоёроор оролддог л байсан л да. Тэгээд 6-р ангид байхад Монголын зохиолчд төлөөлөл болсон том зохиолч нар манай сумд ирлээ. Тэгээд Санжийн бүрууга тэргүүтээ 5 зохиолч ирээд. Тэгээд нөгөө зохиолч нар ирэх сургаар их олон шүлэг өгүүлээ бичиж байгаа юм л да. Хичээлээ хаяад. Тэгээд Санжийн бурууга дээр бариад очлоо. Би нэг юм хийдэг юм аа гэд. Тэгсэн чинь уншичаад өө ямар сайхан юм бичдэг хөөхтөө гэд номоо дурсгаад гарын үсэгтэй. Тэгээд өнгөрсөн. Тэгээд дараад нь 8 дугаар анги төгсөөд мал дээр гардаг байхгүй вэ? Малчин болоод Сүмтэй өдрийн чулуугээд Чойномын Сүмтэй өдрийн чулуу гэдэг ном сумын төвд дээр ирсэн байна ингээд. Тэгэд очиж нөгөөтгийг аваад. Тэгэл ер нь тэрнээс хойш шүлгэнд шунсан, дурлсан яруу найрагч гэдэг хүн ямар байдаг юм бэ гэдгийг Чойномоор төлөөлүүлж ягаад нэг хонь хариулж байгаа пойлон дотор сонингийн тасархаа болоод тэгээ унссан чинь Мингэт орхон хацраан өнсүүлэх гэж миний зүүдэн чи тэнгэрээс тонгойдгол үзээ гэсэн 2 мөр тэр санингийн тасархай дээр байсан юм. Тэгээд тэр шүлгийг ингээд ямар хүний шүлэг, ямар гой шүлэг вэ гэж 8 дугаар ингээ хүүхд гэдэг ч юм уу октоодыг хөөхөн шохордог, хардаг болчихсон. Үгүй шүү дээ. Дурлдаг болчихсон үе. Тэгээд Арлааны Эрдэнэчэр гэдэг хүний шүлэг байна гэдгийг мэдчих авчаад энэ гой хүнтэй яаж танилцах вэ гэж боддог юм. Тэгээд манай ангийнх нэг 10 дугаар анги төгсөх жил орж ирж байгаа юм л да би хотод. Орж ирээд надад ерөөсө 2 хон бодол байсан. Тэрний юу гэхээр за хотод ороод тэр зохиолчдын эвлэл гэдэг рүү би орох хэрэгтэй хамгийн түрүүнд. Тэр лөө ороод тэр гоё хүмүүсийг хармаар тэр гоё хүмүүстэй танилцсан.
Миний хамгийн ихний бодол. Хоёр дахь бодол нь болохоор гутал авч юмсан гэсэн. Тийм хоёр бодолтой авч ирэхгүй юу. Тэгээд зохиолчдын эвлэл рүү явж ороод таних хүн байхгүй нөгөө пүрүү ахыгаал сурлаа одоо Санжин пүрүү гэдэг зохиолчтой уулзсан. Тэгсэн чинь миний хүү тэр өрөөнд ор энэ өрөөнд ор. Тэнд охин нөө. Тэгээ охин дээр наагч. Тэгээ охин гэсэн чинь аав Монголын хайруудад ажилладаг шүү дээ. Тийш явж. Тэгээ пүрүүгээр очлоо бас нэг 4 өгүүлэлэг барьсан. Тэгсэн чинь за миний хүү гой өгүүлэлгнүүд байна. Юмнуудаа сайн бичээрэй. Тэгээ нэг 2-3 хонжсэн чи араадгаар миний өгүүлэлийг явж идэг. Монголын радиогоор. Тийм Монголын радиогоор. Тэгэл миний өгүүлэлийг сул байж болно, муу байж болно. Пүрүү гэдэг хүний сэтгэл тийм гайхамшиг байхгүй. Хүнийг өдөөх, хатгах, сочоох гэдэг хөглөх гайхамшигтай байж та тийм ээ. Тэгэл ерөөсө тэрнээс хойш утга зохиол гэдэг юм уу орсон өнөөх нөгөө Санингийн тасархай дээрээс шүлгийг олоод уншижсэн Эрдэнэчрахтайгаа юм уу бовоо хтайгаа нэг доор орж ирээд нэг доор суугаад цай уугаад тэдний яриа хөөрөөн дотор ороод ингэж л анх утга зохиол руу орж ирсэн. Тэгээ хөтөлсөн гол хүн бол одоо төрийн сойрхолд Дармын Батбаяр, Очротын Дашвалбар гэдэг хүмүүсээр бол яруу найргийн цагаан толгойг их бага хэмжээгээр өөрийнхөө хүлээн авах чадварын хэмжээгээр бол заалгасан. Анхны ер нь яг одоо ингээд бичсэн шүлэг ер нь одоо ямар шүлэг вэ? Одоо таны ой тонд ус байдаг. Нэг ийм шүлэг байдгийг. Мансалмаа гэдэг нэг охинд бичижсэн шүлэг. Яа хамгийн анх одоо багш нарын маань тоосон шүлгэлдээ яруу найрагчдын тоосон. Өө өстө өөр юм шүлэг болж тийм ээ. Тийм. Харин шүлэг гэхээр тэл болж гээд. Тэгээ за энэ чи юу гой ганган сондроор дүрэн чимэхгүйч гогтын цэцэрлэгт намрын бороо шивэрхэд ансан нүдийг минь алгараандар тоглосон. Дурлаж болдоггүй миний жаахан нансалмаа. 100 уулын манан сэтгэлийн гүн төрөхөд зүрхэн дээр нисэн бух харийн шуухай. Нулимс дархан нүдийг минь даларан арчиж нууж явсан он жилүүдэн зүүдэнд минь илгээх. Дурлаж болдоггүй миний жаахан нансалмаа. Ансан нүдийг минь алгараан нар тоглодгоо гэдэг. Нэгдүгээр курсын оюутан багтаа биччихсэн шүү дээ. Миний энэ ширээн дээр бас таны хайрын зүг гэдэг 2012 онд гарсан бүтээл байна тийм ээ. Та ер нь нийтдээ яг яруу найргийн төвөөр хичнээн ном гаргасан бай. Анхны ном бас ямар нэртэйгээр хэдэн онд хэвлэгдэж вэ? 2007 онд гэрэлт их гээд шүлгийн ном гаргасан. Би ер нь яруу найргийн 2 номтой л доо. Тэгээд хайрын зүгээ гаргаад 2012 онд хайрын зүг гарсан байна. Тэгээ одоо нэг ном байна. Гэхдээ нэг юм байдаг юм байна. Зохиолчдын эвлийн шагналт гэж дуудуулах бол нэг талаараа ичих хүлчирхээ их хөдөлдөг, нэрлэхүү зан их хөдөлдөг, муу ном, муу уран бүтээл хийх ирэхгүй болдог. Нэг тийм юм байдаг юм. Би хайрын зүгээ гаргаснаас хойш 4 жил болчихлоо шүү дээ. Энэ хугацаанд бол сайн муу, сайхан муухай бас олон шүлэг бичсэн. Тэгэл одоо шүлгнүүдийн аминдаа өөрийнхөө хэмжээгээр дэнсэлж гин, засж гин, янзлж гин, бас нэрлэх шалтгаанууд их байна те. Хин нэгэн хүнд Монголын зохиолчдын эвлийн шагналт яруу найрагчийн ном очиход те тэр хүний даацс нь ямар байх вэ гэдэг бол бас хэцүү шүү дээ. Уран бүтээлийн хувьд бол нөгөө талаараа нэргүү гэдэг нэрэн дээр нэмэгдээд Монголын зохиолчдын эвлэл гэдэг их айлын нэр явж идэг. Тэгэхээр тэр их айлын нэрийг бас би зөв авч явах хэрэгтэй. Тэр их хүндлэлийг өөрийнхөө хэмжээгээр даах хэрэгтэй. Тэгэхээр жоохон бертайхан шиг ном гаргачихвал бодолтой ярьж байгаа. Тэгвэл одоо бертай номд бол бертай шүлгүүд орно да тийм ээ. Сүүлдээс шүлэг хэрэг бичиж байна. Таны Facebook блогийг харахад сүүлд их олон сайхан уран бүтээлүүдийг тойрож өгөх байсан. Тэгээд одоо тодорхой хэмжээний цахим өрсөн зал уншигчтай болсон байгаа гэж бодож байна. Энэ намрын удирлуудад ер нь яг одоо бол нэг намар дуншаад л нэг өвөл гож унш дүнсгэр цасархын өглөөний сонирн байдаг ч тийм ээ. Тэрэн шиг яг нэг тийм өдрөөс сүлэгдэх гоо нэг юм торгон үед бас уран бүтээлчд ялангуяа яруу найрагчдын сэтгэл эмзэглэл гониг бодрол их байдаг юм шиг байна. Таны хувьд бас энэ 4 удирлын аль удиралд илүү их суух бичих үү ер нь? Ерөнхийдөө хавар намар хоёрт нэлээд сууддаг. Өвөл бол нэг сайхан зөөлөн цас ударсан тийм өдрүүд үүдэх штэ. Тийм өдрүүдэд бол шүлгүүттэй ноцлох үед гарна л да. Энэ намрын хувьд бол
энэ миний уран бүтээлийн хувьд бол нэлээд их шүлэг бичигдэж байна л да. Манай найз нар ч гэсэн одоо ямар хаашаа юм бэ? Би одоо ингээд юу ч хүчгүй яваад ахтал чи өдөр шөнөгүй бороо асгах юм шиг устгах байгаа юм шиг л юм болоод байгаа юм. Энэ намар бол ерөнхийдөө бол тийм сэтгэлийн хөг ихтэй. Тэгээд эсвэл өмнөх намруудыг би яаж харж ирсэнаа бас сайн мэдэхгүй байгаа. Энэ намрын өнгө бол байгалийнхны өнгө цогцлол өөрөө солонгийн өнгөөр гэрэлтээд эсвэл тэрийг инжлэл би олж харж гэнэ үү? Ямар ч талаас хөдөөгаадаа бас нэлээд их явлаа. Тэгээд миний хувьд бол өстэй тэг навчис хийсэн намар гэж байдаг бол миний хувьд бол шүлэг болсон намрууд байна л да. Тэгэхээр шинэ уран бүтээлээс үзэгчтэй унш сонирхолтой тийм ээ мэдээж одоо таны гаргаж байгаа номыг тэсэн хэдэн хүлээд огдолж байгаа. За энэ хүний шүлгийн номыг л одоо арангуут нь авах юмсан гэсэн олон үзэгчд байгаа гэж бодож байна тийм ээ. Энэ хүмүүст зориулаад бас төлөхөд ээжээс. За намар гэж шүлэг уншаа. Намар минь намайг дурлуулчихад орхиод явчихсан бүсгүй минь нүцгэн хөлийн чин мөрөн дээр буусан мөнгөн шүүдэрт нүүж утсан үлсийн гониг үлдэх намар минь согтуу юм шиг дэндүүний сүүдэрт солонгот хөшиг дэрвэн дүнзэн башингийн ханан дээр дүрсчин өлгөөтэй харагдана намар минь охид чамаас үлдсэн дурсамжаар сэтгэлэн гойж оддын дор болзон зогсон анхны үнсэлтэн жимсний амттай байсан болохоор ахаад л сүлхийг хүснэ намар минь бөөрөнхий орчлонгийн хаанан чи бөөрөлзөгний жимс шиг байгаа бол бүлэг дэрсний нүмерт хэрсэн бүжин шиг бүлээхэн амьсгал чинь хэнийг дулаацуулж байгаа бол намар минь хос загстай бүгж эзнэн хүлээх шиг хоосон орон зайг чинь юугаар дүүргэж байгаа бол зэлэлсэн шуудыг чинь чинийх гэж өмчлүүлсэн зэгсний харуусал ямархан өнгөөр игшгэлж байгаа бол намар минь өрөөний минь ханан дүлгөөтэй өнгөт хөрөг минь өвлийн төрш цас орохгүй өөр ертөнц минь чиний тухай бодох үрээд сэтгэл шаргалтаж чихт өглөөний чинь цэцгэс чичрэг шиг санагдана гизгэн задалсан бүсгүй шиг шөнүүдийг чинь дурсгаар гэрэл дотод тайлж өргсөн зүйл шиг бодогдно намар минь хаалганы хонх чингэн дугарахыг хүлээж хамгийн гоё амттнаар ширээгэн дүргсэн ч ирэхгүй гэж хэлээгүй атлаа ирээгүй бүсгүй шиг их л гониг хөвөлсөн шаналан минь намар минь юм шүлэг байна. Сая та наадан дээр ямар шүлэг уншив? Сая ерөөсөө юу яалаа л да. Эхний даваанууд болохоор одоо эзэнтэй шүлгэнүүд байсан л да. Чойном зориулсан шүлгэнүүд байлаа. Нөгөөх нь нямбугоо нямдэрж зориулсан шүлэг байлаа. Тэгээ хоёр дахь даваанууд нь бол дандаа өөрсдийнх нь уран бүтээл чөлөөтэй уран бүтээлүүд л явж илаа л да. Тэгэд энэ дээр хэлэхэд бас их гоё юм байна. Энэ яруу нарийн наадмууд эзэнтэй шүлэг гэдэг бол яг хөө нэг талаараа бол уран бүтээлч хүн ингээд суугаад за би чойном зориулсан шүлэг бичнэ гэд ингээд суухад чойном бид нар аягүй сайн судалдаг. Чойном гэж юм байсан бэ те. Яг ямар онгод хөхтэй хүн байсан, ямар шүүхэн амьдралтай хүн байсан, чойномын ээж нь ямар байсан гэдгийг өнгөхлөөр энэ эзэнтэй найргийн наадмууд бол давхар нэг судалгаа явуулчихдаг уран бүтээлч хүнд. Энэ бол биднэрт айгүйх өгөөж болж ирдэг. Одоо чинь алунгоо яруу найргийн наадам боллоо гэхэд алунгоог бид нар судалж ийн гэдэг чинь түүхээс өчлөө гэсэн үг. Энэ хэмжээгээр ялангуяа залуу уран бүтээлч нарт бол энэ их дэм болдог тий. Тэр хүн одоо чойном гэдэг хүн тий зэвэргэн салхин донд балтоныхоо хормыг дэрүүлээд яаж гонигтэй алхаж явж ирсэн. Эсвэл ямар сайхан бүсгүйг өөртөө дурлуулж байгаа тийм бардам явж ирсэн. Онцгийн давлгаа бол эргээд ирдэг юм байл л дээ. Ерөнхийдөө бол. Тэгэхээр энэ эзэнтэй наадмууд бол надад бол нэг талаараа нутаг орон тэр хүний уран бүтээлийг мөнхжүүлэхийн зэрэг тэр хүн зориулсан уран бүтээлүүдийг дэлгэрүүлэхээс гадна тэр наадманд оролцож байгаа уран бүтээлч нарт бол аягүй их мэдлэг өгдөг. Тэрүүгээр бол бас их онцлог юм бол гэж байна. Энэ жил бас болорцсон наадам Улаанбаатар хотод зохион байгуулагдаад сайхан болж өнгөрсөн. Олон одоо залуу яруу найрагчид болорцмын тайзан дээрээс шүлгээ уншиж өөрийгөө Монголын яруу найрагт хэрхэн өсөж байгааг бас харуулсан тийм ээ. Жилийн болорцсон наадам бол их сайхан болдог. Тэгээд таны хувьд болорцсон наадамд ер нь хэдэн удаа оролцсон бэ? Би 5 удаа. Анх хэдэн онд оролцсон юм?
Анх одоо 20-тэй хүүхдтэй 20 настай 97 оны болор цомд орж ирсэн. Ер нь энэ болорцсон энэ наадмын тухай бас сайхан хуучсан байгаа ш. Болорцсон наадам бол миний хувьд одоо тийм тэмцээн урдан гэхээс илүүтэйгээр одоо Монголын яруу найрагчдыг, Монголын утга зохиол сонирхчдын их том баяр, уулзалтын их гоё баяр юм болоо гэж хараад байгаа ш. Болорцсон наадам төхөөд ирэхээр янз бүрийн хил ам хэвлэлээр бол дагуулдаг те. Энэ ингээд одоо энэ наадамд одоо мөнгө өгөө төрүүлэх гэж байна гэдэг юм уу. Энэ хүмүүсийн шүлэг юм бэр тавина гэдэг юм уу. Сайн муу хоёр сүүдэр бол яваад байдаг. Гэхдээ яруу найрагчдын дунд болор цом наадам бол хамгийн том наадам. Нөгөө талаараа бид нэр тухайн оныхоо хамгийн сайн шүлгүүдийг сайдаг. Тэ? Даас чансаа ихтэй бэртай тийм өөрсдөндөө эрдсэн болон үлдчин энэ наадмыг уншчин гэсэн шүлгүүдээ сайдаг. Тэгээд өнгөрсөн жилүүдэд бол бас орон нутгуудаар нэлээд хийгдлээ шүү дээ. Тэгсэн. Энэ бол Төв аймагт болсон, Дарханд болсон тийм ээ. Арангайд болсон, Урангайд болсон гэдэг. Тэгэхээр энэ бол их гоё юм байхгүй юу? Газар нутаг орны салхи хөвгөнд яруу найраг уншигдж байна. Нөгөө талаараа тэр нутаг орны өөрхөн хаа өсөө үр хангаас эмчээ ирээ болор цом үзэхээ явна гэдэг бол бас хэцүү шүү дээ. Хичнээн дуртайсан чи миний муу аав насаар л малсан хүн арад болор цом төхөөд ирэхээр арадгаа асаачаас салдахгүй юм байсан. Тэгэхээр тийм хүн бол олон байна. Ингээ бодглохоор бол болор цом бол өөрөө их мундаг наадам. Тэгээд хамгийн гоё юм нь юу гэхээр уншигч уран бүтээлчдийг уулзуулж чаддаг. Тэр сайн муу хэл ам нь яах вэ? Үнэхээр гараад ирсэн шүлэгнүүд төрүүлсэн айргийн тавд орсон шүлэгнүүд бол тэртээ дэргүү өдөр тутмын хэвлэлээр гардаг ч юм уу. Сэнхэрдэлцээр уншигдаад хүмүүс хүржил байгаа штэ. Энэ ямар шүлэг яасан тэрэнд нэг шүүгчдийг муу хэлээд юм уу, магтаад юм уу, төрүүлсэн үнийг унах гэж муу хэлээд унсан үнийг босгох гэж саялдах бол шаардлага байна. Хүн өөрөөрөө хүлээж авдаг. Болорцсон болж байгаа сайхан. Тийм болж байгаа сайхан хамгийн гол. Өөрийгөө олохыг ер нь та юу гэж бодох вэ? Яруу найрагч өөрийгөө олох гэж юу хэлэх вэ? Ийм байхгүй. Эхлээд шүлэг өсөж яхад яруу найрагчдыг аягүй сайн унших хэрэгтэй байдаг. Уншаад ахаар одоо жишээ нь би бэгцэн явуулан гэдэг хүний шүлгүүдийг уншаад байхад миний шүлгнүүд тэр хүний шүлгтэй ойрхон болоод байдаг байхгүй. Ижлэхэн төстэй болоод байдаг. Агаар нь нэгдээд байдаг. Тэгэхээр ингээд уншиж байгаа уран бүтээлчдээсээ зогтох тусам өөрийгөө олох арга зам нь өөрөө ороод ирдэг. Нэгдүгээрт, хоёрдугаарт миний уран бүтээл би хинбэ гэдгийг тодорхойлно. Одоо миний шүлэг хаана газар нэр усгүй явж байхад хүн уншаад энэ нэргүүгийн шүлэг ба штэ. Гэх хэмжээнд хүрч чадсан бол би өөрийгөө олцсон уран бүтээлч гэсэн үг. Нөгөө тал дээр уран бүтээл өөрөө намайг бас олдог. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр би сайн яруу найрагч болно, алдартай яруу найрагч болно, гавьяатай яруу найрагч болно гэж бол би хизээш боддоггүй. Би зүгээр сайхан шүлэг бичих хэрэгтэй. Миний шүлэг надад юу болж ирэх нь бол өөр өнц, өөр ертөнц. Миний уран бүтээлийг чи уншаад чи таашаал авч чадчихвал, чи сэтгэл зүрхээрээ мэдэрч чадчихвал би яруу найрагч. Тэ? Тэрнээс миний хамгийн том шагнал тэр. Тэрнээс би өнөөдөр заавал би зохиолчдын хөвлийн шагнал авах хэрэгтэй. Би заавал төрийн шагнал авах хэрэгтэй. Энэ муу ингэж өвчээд байхад би яагаад ингэж өвчиж болдгоо юм гэдэг ч юм уу. Тийм хор шараар бол уран бүтээлд бол би ханддаггүй. Ерөнхийдөө бол зөөрөнгөө сэтгэлээс миний бүтээлүүд урсаад гардаг. Сайн байна гэх юм бол сайн л байгааз, муу байна гэх юм бол муу л байгааз. Нэг өсөндөө бол нэг хорн гарцсан уяач гэж байдгийн шүү дээ. Тийм хэмжээний сэтгэл зүй биднэрт байх хэрэгтэй байхгүй. Яруу найргийн наадамд оролцсон нэгэн даванд унчхаал, агсан тавиал, уйлаад, гашгичаал утахгүй шүү дээ. Ер нь бол унд сурж иж бүх болдгийн шүү дээ, тэ. Тэгэхээр яруу найрагч юм бол өөрөө санаагаа зүг гаргаад юм уу зөв бичиж сурах хэрэгтэй хамгийн түрүү. Тэр зөв тогтолцоог уншигчид өөрснөө зөвөр харж чаддаг байхгүй. Бурхан минь энэ уншигчид гэдэг чинь хамгийн том юм байхгүй. За тэгээд бас саяны таны хэлсэн энэ сайхан үгсийг бас
дөнгөж 60 нарыг төгсгөл хөл тавьж байгаа. Төгсгөлийн дуур хүрсэн оюутнууд чөлөөгч эхэлж байгаа хөөцлөж бас нэлээд сайн анхааралтай сонсон бахаа гэж бодсон. Тэгээд ахаад нэг сайхан урамтай лээсэ. За. Унших нэг. Ер нь нэг ваны нэргүй гэдэг нэг ийм 60 нарыг тагс нэг өнгө гэрлийг гаргасан тийм ээ. За би нэг хаан чон гэж шүлэг уншия. 60 нарыг цогдоржин баодоржин хүрэл чон гэж шүлэг өгдөг. Тэр болорцом төрүүл тэр шүлгээр төрүүлж байсан шүү дээ. Нэг зүгээр 60 нарч нар тэгээд энийг баваахын хүрэл чон зориулж бичижсэн. Зөв. Уулын чон улин уулс дагаж улин урсгал голууд харгиж улин ургаахад цуйрайлж улин цэцгэс чичирч улин цээжний гүлэг боргож улин навчис сэрвэлзэж улин намрын шин сэвэлзэж улин тэнгэр тамхтай хонгоразраг тэр зүгрүү сортолцсон энгэр зүлэн бүсгүй хүн илгэндэн залбир чон харанхуй шөнөөр зориг буулгаж хаан чон улин зүсэрсэн борооны нойтон чимээ зүлгэн дээгүүр мүлхэж улин зүгэн алдсан тулайн бүжин зүрхэндэн хэрж улин хөндийн жавар тас хийтэл улин хөхүүртэй хайрыг чим хийтэл улин ган дөрөө жин хийтэл улин газрын ингээр шүүдэр унжулна сооны зүүднээс нүгэл холдож улна сонсох үрээд хэмэр өргөж улна хаан чон зарлиг уулгаж улна хатан тэнгэр дагаж улна боолчлох дургүй Монголын босгоноос тотох хүртэл босоо заяг сэрэгтэл борч ом улна борон дундуур гэгээ татуулж улна нэг юм шүлэг байна. Ер нь бас чоны тухай олон шүлэг байдаг тийм ээ. Монголд одоо ягаад гэх юм бэ? Энэ үед бид чинь бүрт чоноос удамгшилтай ийм ард том. Тэгээд энэ чон, адуу, түүх, соёл ингээд уул ус гэдэг ер нь яруу найрагч Монголын яруу найрагч энэ өөрсд бид нар чинь нэг ах хуйлыг нүүдэлчсэн соёл иргэншилтэй тийм ээ. Энэс нэг Монгол ер нь нэг ах хуйлыг шүлгийг ер нь Монгол шүлэг гэж бас хүмүүс хараад байгаа юм тийм ээ. Энэ харж байгаа зүйл нь зөв. Зөв. Одоо яг үнэнгээр хэлэхэд 1990 оноос хойш төрсэн хүүхдүүд бас Монголын утга зохиолд ороод ирчлээ. Сайхан шүлэг бичиж явж байна. Нэг хэсэг нь өөрийгөө олохгүй явж байна. Сайн муу дундуур усал бид нэр туучж штэ. Бэрийн үзүүрээр. Тэгэхдээ 90 оноос хойш яруу найрагч нарын ихэнх бүтээл нь 4 хам дотор болчихсон. Эсвэл нийгэмсчихсэн, хотчихсон, суурьсчихсан. Ийм үнцэг бол айгүй харагдаж байна. Энэ бол буруу биш. Тэ? Өрн зүгэн амьсгалууд ороод ирсэн байх ёстой зүйлүүд. Гэхдээ бид нар одоо адууны хомол ямар үнэртэйг мартаж болохгүй байхгүй. Тэ? Монгол хүн уян дээр морь өвшиж яхад яаж бэлгшээдгүү гэдгээ мартаж болохгүй байхгүй. Монголын яруу найрагт ахуй харагдж идэг, тэ хөдөө хээр харагдж идэг, уул ус байгаль дэлхий харагдж идэг. Тэр бол ерөөсөө элэг зүрхэн дотор байгаа эх орон. Тэгэхээр энэ эх орноо бид нар зөв авч явах хэрэгтэй. Одоо миний охин 6 настай. Би охиндоо би хүүхдийн паркт авчиад хулуулсанд орохно хөдөө авчиад нэг хөлөрцөн даган дээр мортуулчих гэж боддог. Ямар ч хэл байсан энэ эцэг дээдсээс үлэгдөөд ирчихсэн энэ уул ус эцэг дээдсийн хорооны хээтэй чулууг бид нэр өөр хүүхдэд зөв мэдрүүлэх хэрэгтэй. Тэгжээж бид нар эх оронч моронч гэж ярих байх. Бараг эх оронч гэж яриад гашгараад явдаггүй маа гэхэд тэр эх орныг хайрлах өнцөг зүрх сэтгэл нь өөрт нь зөвөр үлдэх хэрэгтэй гэж бодож байна. Машиныг бол захын хүүхд аваад унчих шүү дээ. Ямар ч сайхан үнэтэй машиныг яаж ч Монголд аваад унчих. Тэр модон дотор бүхэлзөөд иж байгаа хонгор зул цэцгийг бид нар тэрнээс илүү мэдэрдэг сэтгэл зүрхтэй байх хэрэгтэй байхгүй. Тэр хонгор зул цэцэгний амьд ертөнц нь энэ давж байгаа машинаас илүү үнэтэй гэдгийг л бид нар өөр хүүхдэд зөвөр мэдрүүлэх хэрэгтэй гэж боддгийн штэ. Тэгэд хүмүүс юу гэж боддгийг бурууч ярьж иж магадгүй юм л дээ. Эх орон телевизийн бэлгийн цэцэг нэвтрүүлэлт оролцож байгаа бүх сайхан зочид энэ одоо эх орон гэсэн дэвтэр дээр маань одоо шүлгийнхээ уран бүтээлхэд дэжс бичдэг юм аа. Тэгээ энэ хожим ном болж гарах юм. Дэвтэрс маань орсон бүх хүмүүс хамгийн сүүлд долгорын намаагаар оролцсон юм байна. Тэгээ та дараа нь орж байгаа юм байна. Ингээд энэ одоо дэвтэр дээр маань өөрийнхөө уран бүтээлийн дэжс сайхан яг одоо өөрийнхөө өнөөдөр яг энэ цаг мөчид авч байгаа сайхан тэр мэдрэмжээрээ уран бүтээл буулгана да. Зяц болно.
За ингээд тавс шүлгээ уншиж өгнө. Ямар одоо бүтээл төрөөр сүсгчд хэлж байгаа тийм ээ. Тий. За энэ юу яалаа л да. Буйн нэмхийн 5 ором гэж Монголын яруу найрагчдын дунд гайхамшигтай сайхан богино хвчлэгийн уралдаан байдаг те. Тэгээд энэ бас темирхүүл юм өгчих шиг боллоо. Тэгээ их орон гэж. За. Зүрхэн дээр минь орших цагаан мэнг зүүн өнгөртэн төвөрсөн хайр минь өөхөختэн үлдээх өмч минь үйл зайны цагаан гортог минь өвснийхэн үзүр тэнгэр тэмүүлсэн өндөр заяаны мөнхийн бадгууд минь өөр хэний ч биш надаас л төрөх өр зөөлөн аялгау минь. За. Ийм 6 мөр. Шинэ номоо юу хэзээ гаргахад төлөвлөж байна? 11 сарын 15 хавцал гэж бодож тэ ямар ч хэлээс энэ ондоо багтаад ирнэ. Тэ энэ ондоо багтаа гаргана. Тэгэхгүй бол бас нэгдүгээр жоохон оройдтг юм байна. Тэгээд номоо бас хинжлээд яг дараагийн уран бүтээлүүд гэсэн араасаа гарах учраас тэр бүхнийг бас хинжлээд явах гэж бодож байгаа. Оройдтуулаад явах. Таны цаашдынханд уран бүтээл бас өндөрөөс өндөр амжилт хүсье. Олон сайхан уран бүтээлийг тойргож Монголын ард түмэнд энэ эх орноо хайрлах тэр таны шүлгэн дотор байгаа эх орон, уул ус, нутаг ус, ижи аавын хайр, бусдыгаа хүндэх тэр гоё хүндлийг таны уншигч нар бүгд яг тань шиг мэдэрч авч байгаасаа гэж хүсэж байна. За баярлалаа. Ингээд өөрийн чинь ч гэсэн ажил цаашдаа уран бүтээлд бас амжилт хүсье. За баярлалаа. За. Үзэгчдээ эх орон телевизийн бэлгийн цэдэг нэвтрүүлэг энэ түрээд өндөрлөж байна. Ингээд эх орон телевизийн хойморт Монголын зохиолчдын эвлийн шагналт Завхан аймгийн Алдархан сумын огуул сэтгүүлч, яруу найрагч Вайныгийн нэргүү өргөдөн оролцлоо. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.